Хэлсэн байна бүгд хамт уншъя. Бурханд ойртогтун тэгвэл тэр та нарт ойртно. Бурханд ойртогтун тэгвэл тэр та нарт ойртно. Өнөөдөр би та нартай яг энэ л ишлэлээр эзний үгийг би хуваалцмаар байна. Тэгээд мөрөөдөл ба хайр чуулганд хандсан эзний үг гэж би итгэж байна. Тэгээд бурханд ойртогтун тэгвэл тэр та нарт ойртно гэсэн Бурханы амлалтыг сануулж байна. Хуучин гэрээний эхлээд номноос шинэ гэрээний илчилт ном хүртэл Бурхан биднээс хайрын дотн харилцаанд өөрийнхөө хүмүүсийг байгаасаа гэж урьсаар байгааг яг түүнийг хүсэмжилж байгаа гэдгийг бид нар олж хардаг. Өөрөөр хэлбэл хуучин гэрээний эхлэлээс илчилт хүртэл шинэ гэрээ хүртэл Бурхан биднээс хайрын дотн харилцаар Бурхан өөрийн хүмүүсийг урьсаар байдаг. Бурхан биднийг аварсан зорилго бол энэ. Энэ бол өөртөө дотн хайрын харилцаанд биднийг байлгахын тулд эзэн биднийг аварсан. Бурханы төлөө ямар нэгэн агуу зүйлийг хийхээс илүү түүнтэй ойр дотн байх нь Бурханыг илүү баярлуулдаг. Заримдаа бид нар Христтгэл амьдрал дотроо жоохон буруу боддог тийм. Бурханы төлөө би нэг агуу юм хийгээл энэ хорвоог орхичих. Тэгэх юм бол за эзний өмнө хэлэх хөхтэй гэж. Гэхдээ яг үнэндээ өдөр бүрийн Бурхантай дотн хайрын харилцаанд байгаа. Тэр харилцаа бол амин чухал юм. Энэ бол орлуулж болохгүй тэр зүйл байна. Бурхан биднээс агуу зүйлийг миний төлөө хийгээч гэж хүсэхээс илүү өөртөө дотн байгаасаа гэж Бурхан хүсдэг байна. Амен. Хосea 6-гийн 6 дугаар ишлэлдэр учир нь би тахлаас илүүгээр хайр инрэлт, шатаал тахлаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгт баярлалгаа гэж хэлсэн. Амен. Иохан 17-гийн 3 дугаар ишлэлдэр мөнхийн ам бол Бурханыг Есүсийг таньж мэдэх явдал юм аа гэж хэлсэн. Мөнх ам бол Бурханыг мэдэх, Есүс Христийг таньж мэдэх нь мөнхийн ам юм аа гэж хэлсэн. Энэ бол Бурхан биднийг аварсан зорилго юм аа. Бурхан биднийг зөвхөн Тэнгэрийн улсаас, газраас Тэнгэрийн улс руу девааш руу аваачих нь Бурханы зорилго, анх дэх зорилго байгаа. Ингэж боддог олон хүмүүс амьдралаа өрн таран хийж хамаагүй замбрааг амьдралаар амьдардаг. Би Есүст итгэсэн, би Есүсийг хүлээн зөвшөөрч байна. Би одоо хүснээр амьдран би дуртай зүйлээ хийж өгөхөөхөө өмнө нэг сайхан гимшиж өгөө Тэнгэр улсад би бат орно гэж. Харин ингэж бодож байгаа хүмүүс дэндүү том өндөрч амьдарч байгаа гэсэн. Жинхэнэ итгэл бол үр жимстэй байдаг. Жинхэнэ итгэл бидний амьдралын өөрчлөлтийг шаарддаг. Амен уу. Тийм учраас ийм эрсдэлтэй, бодолтой, эргэлзээтэй амьдарч байгаа хүмүүсээ яг ийм бодол санаатай амьдарч байгаа хүмүүсээ маш болгоомжтой өөрийнхөө авралын талаар хүртэл дахин бодож үзэх хэрэгтэй гэсэн. Яа тэгвэл энэ бол авралын итгэл биш байна. Амен. Өнөөдөр би танаас нэгэн чухал асуултыг асуумаар таны Бурхантай харилцах хайрын харилцаа яг ямар байна вэ? Хэр зэрэг тогтмол байна вэ? Та Бурханд хэрхэн ойртон очдог вэ? Та Бурханд хэр ойрхон Бурхан ойртож очиж байна вэ гэсэн юм асуулт. Бурхантай ойр дотн байхын тулд бидний хамгийн түрүүнд мэдэх ёстой мөн амьдралдаа дасгалжуулах хэрэгцээтэй дадал хвшил юу вэ? Энэ бол ганцаараа Бурханы өмнө байх тэр цаг баг. Бурханы өмнө ганцаараа очих цаг. За бид нар мэдээ сүмч болгоноор жижиг бүлгээрээ олуулаа Бурханы хүндлэх мөргөх энэ цагийг гаргах нь чухал байдаг. Гэхдээ өдөр болгон бид энэ цагийг гаргадаж чаддгүй шүү дээ, тийм. Харин өдөр болгон бид Бурхантай дотн харилцаанд байхын тулд бид яаж Бурханд ойрт очих вэ? Бид зоригтойгоор яг тодорхой зоригтойгоор бид энэ цагийг тусгаарл сурах хэрэгтэй гэсэн. Энэ бол богино хугацаанд сайн дураараа Бурханд илүү ойртох, дотносох зорилгын төлөө гаргаж байгаа бидний хувийн цаг байна. Бурханыг хайх, сонсох цаг. Тэгээд зорилго нь их чухал. Зүгээр бидний хийх ёстой зүйлсийн жагсаалтанд байдаг тийм үү, нэг лист бүглэхийн тулд чеклист хийхийн тулд бид нар энэ цагийг гаргаж байгаа биш. Харин зорилго нь их чухал байгаа. Би Бурханыг хайхын тулд, Бурханыг олохын тулд, Бурханыг мэдхийн тулд, Бурханыг сонсохын тулд гаргаж байгаа тэр цаг гэсэн үг. Хэрвээ бид Бурханд ойртохыг сонгохгүй бол биднийг Бурханаас холдуулдаг олон зүйл бидний эргэн тойронд байсаар байх болно. Хэрвээ бид зориудаар энэ цагийг тусгаарлахгүй бол өөр зүйлс яг энэ бүх зүйлс одоо саадууд гарч ирсээр байх болно гэсэн. Яков 4:8 дээр эзний амлалт бидэнд өгсөн. Бурханд ойрт
тушаал хэлбэрээр хэлэгдсэн байх шүү. Тийм үү? Бурханд ойртогтон. Өөрөөр хэлбэл одоо цаг дээр тушаал хэлбэрээр үйл өгөн ойртогтон гэдэг үг хэлсэн. Бурханд ойрт. Энэ бол зайлшгүй яаралтай байдлыг бидэнд сануулж байгаа гэсэн. Тэгээ Бурханы амлалт юу гэсэн тэгвэл тэр танд ойртно гэж хэлсэн. Бидний Бурханаас холдуулж байдаг 3 саадыг бид нар Яаков номын 4-р бүлгийн өмнөх ишлэлүүдээс нь бид нар харах боломжтой байна. Тэгээ би товчхон та нарт энэ 3 саадыг би та нартай хуваалцъя. Тэгээ Яаков 4-р бүлгийн эхнээс нь та харуул. 4-р ишлэлдээ ертөнц гэдэг үг гарч байгаа. ертөнцийн тухай. За бидний 19 оны Библийн орчуулга дээр хорвоо гэж орчуулсан байна тий. За энэ бол ер нь бол ертөнцийн тухай ярьж гин гэсэн үг. ертөнцтэй найзлах нь. За 19 оны орчуулгад ертөнцтэй сүжирх нь гэж орчуулсан байна. ертөнцтэй найзлах нь ертөнцийг хайрлах нь сүнслэг завхаарл хэмээн энэ зөвөрлөг хэлсэн байна. За 4-р ишлэлдэр юу гэж хэлсэн байна? Завхаа юмсаа ертөнцтэй сүжирх нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Тэгэхээр ертөнцтэй сүжирдэг хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм аа гэж хэлсэн. Итгэж хүн ертөнцтэй найзлах үед ертөнцтэй сүжирх үед юу болдог байх юм? Юу болдог вэ? Энийг сүнслэг завхааралтай зөвөрлсөн байна тийм үү? Библиэлд сүнслэг завхааралтай зөвөрлсөн байна. Бидний итгэгч хүн дэлхийдээ найзлаад ирэх үед юу болдог вэ гэхээр бидний сүнслэг хараа маань мохож эхэлдэг. Сүнслэг мэлмээ маань бохирдож эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл энэ ертөнцийн арга зам, үнэлэмж, стандартаар бид мэхлэгдэж төөрч эхэлдэг гэсэн. Энэ дэлхийн хүмүүсийн үнэлээд байгаа зүйл гой санагдаад, энэ дэлхийн хүмүүсийн таашааж байгаа бүхэн надад таашаалтай санагдаад, энэ хүмүүсийн жишг тогтоож байгаа ёс суртахуунууд надад дажгүй юм шиг санагдаж эхлэх үед бид яаж яах гэхээр бид би ертөнцтэй арай илүү ойрхон найзлаад байгаа юм биш үү гэж бодох хэрэгтэй байна. Энэ ертөнцид үнцэнтэй зүйлсийг бид чухал тооцож эхэлгээ гэсэн үг. ертөнцтэй найзлах. Энэ дэлхийн хүмүүсийн үнэлээд байгаа зүйл миний хувьд их чухал болж эхэлнэ гэсэн. Махан биеийн хүсэлт ачаал, нүдний хүсэлт ачаал, амьдралын бардам багтал зэргийг бид үн цэнтэй тооцож, үүнийг бид нэгдүгээр тавьж эхэлдэг гэсэн. Нэгдүгээр Иохан номон дээр бид махбодоор удирдуулах үед, тийм үү, сүнсээр биш. Би махбодоор удирдуулж эхлэх үед бидний амьдрал гардаг өөрчлөлтийн тухай хэлсэн байна, тийм үү? Иохан хэлж. Нүдний хүсэлт ачаал, амьдралын бардам багтал. Махан биеийн хүсэлт ачаал гэж. Энэ зүйлс бидний амьдралыг олзолж эхэлдэг. Өөрөөр бидний амьдралын эрэм бич чухалчлах зүйлс алдагдаж эхэлдэг гэсэн. За ийм дараалал болдог байна. Тэгэхээр өнөөдөр та бидний зүрх сэтгэл, бодол санаа, сүнс сэтгэлийг өнөөдөр яг юу дүүргэж байна вэ? Таны сүнс сэтгэлийг өнөөдөр юу дүүргэж байна вэ? Тэгэхээр бид Бурханд ойртоход тохиолддог саадуудын талаар ярьж байгаа. Эхнийх нь саад бол ертөнц буюу ертөнцтэй найзлах гэсэн. Хоёр дахь нь бид нар дахиад 6 дугаар ишлэгийг харах юм бол тэр бардам байдлын тухай үг гарч байна. Бүгдээрээ хамтдаа 4-6-ыг уншия. Гэвч тэр илүү их нэгүсэл өгдөг. Тиймээс Бурхан бардамыг эсэргүүцэж дарууд нэгүсэл өгдөг гэж байна. Бүгдээрээ намайг дагаад хэлгүү Бурхан бардам нэг эсэргүүцдэг гэж. Хоёр дахь саад өөрөөр Бурханд ойртоход бидэнд саад болдог. Нэг саад энэ. ертөнц. За ертөнцийн үн цэнээр амьдарч эхлэх үед бид Бурханаас холддог байна. Дараагийн нэг саад нь бид бардам болж эхлэх үедээ Бурханаас холдож яадаг байна. Эхлэл дээр Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг гэдэг энэ санаа ямар үгээр тайлбарласан байг вэ? Өөрөөр хэлбэл Бурхан өөрөөсөө түлхдэг гэсэн тийм санаа хэлдэг. Бид бардам болох үед Бурхан өөртөө ойртуулахгүй нь шүү дээ. Бурхан тийм хүнтэй ойрхон байх боломж байхгүй яа. Бурхан туйлын ариун. Тэр дэндүү ариун Бурхан. Тийм учраас Бурхан өөрөөсөө түлхдэг гэж жигшдэг. Одоо нэг өсөндөө тий өөртөө ойртуулж чадахгүй гэсэн. Бурханд ойртох боломжгүй гэсэн. Тэгэхээр бардам байхын аюул маш том аюул. Бурхан бардам хүнийг эсэргүүцэж харин даруй хүнд яана гэж хэлсэн бай. Бурхан даруй хүнд нэгүсэл өгдөг гэж хэлсэн. Нэгүсэл өгдөг. Яг үнэндээ даруугаар эзнээс имэж эмтэрсэн сүнстэй Бурхан дуулууртаа алхаж амьдрна гэдэг бол Бурханы нэгүслийн хүчээр бий болдог. Бидний өөрсдийн хүчээр биш. Бидний мондогтой биш. Бидний зориулалт юм уу? Бидний хичээл зүтгэлтэй хамаагүй. Харин Бурханы нэгүсэл байгаа учраас. Амен. Тийм учраас Бурханы нэгүслэр амьдарч байгаа хүмүүс тэр хүмүүс яг энэ даруй байдлыг ойлгодог байна.
Бардам байхын аюул юу байх түнараа? Бардам хүн өөрөөрөө дүүрэн байдаг. Тийм хүн бурхан надад ямар хэрэгтэй вэ? Бурхангүйгээр би амьдрч чадна гэж хэлдэг. Түүнд ойртох ямар хэрэгтэй вэ? Би болоод байна штэ гэж хэлдэг. Бардам байдлын өөр нэг аюул байгаа. Энэ бол маш том аюул гэж би бодож байна. Бардам хүнд байдаг нэг том аюул нь бардам хүн гэмшиж чадахгүй. Бардам хүн яагаад гэвэл өөрийнхөө бурууг олж харж чадхаа болдог учраас гэмших боломжгүй болдог. Энэ бол том аюул. Тийм учраас гэмшиж чадахгүй нэгэн бол Бурхны өмнө хатуусаар байгаад нэг өдөр унана гэсэн үг тийм. Тэгэхээр бардам хүн өөрийнхөө гэм бурууг олж харж чадахгүй учраас маш том аюултай байна. Тэгэхээр би хоёр дахь саадыг бардамнал гэж хэллээ. Тэгэхээр Библиэлд яг ингэж хэлж байна те бид бардам Бурхны Бурхан эсэргүүцдэг гэж хэлсэн. Дахиад бид нар нөгөө Яаков номын хам сэдв дотор ярьж байгаа тийм үү? Бурханд ойртох тухай ярьж итл өмнө нь саадуудын тухай ярьж байгаа гэсэн. Гурав дахь нь буг чөтгөр. За дайсны талаар сатаны тухай. 7 дугаар ишлэгийг харах юм бол тиймээс Бурхан захирагдтун диаволыг эсэргүүцээрэй гэж хэлсэн. Диавол гэдэг үг гарч байна тийм үү? Буг чөтгөр. Тэгэхээр Бурханд ойртоход саад болдог 3 дахь нэг том саад бол бидний дайсан байна. Бидний дайсан бидний Бурхантай ойрхон дотн байхад хамгийн дургу. Биднийг магадгүй олуулаа бужигнаал, магадгүй олуулаа гой юм хийгээл янз бүрийн үйл ажиллагаанд оролцоод конференцдоо явж байгаад бол магадгүй окей зүгээр. Гэтэ яг Бурханы өмнө нэг ховчилсан цаг гаргаад өөрийнхөө цагийг зориулаад өглөө эрт босоод Бурханы өмнө өвдөг сүгдөөд залбирал, Библи уншлагаар эзнийг хайхаар ирэх тэр цагт бол бидний дайсан тун дургу байх. Бог гон дургу, Бурханд биднийг ойрхон байх тун дургу гэсэн үг тийм бидний дайсан. Сатан бол Христ итгэж хүмүүсийг үргэлж мэхлэх гэж оролддог тийм. Үргэлж биднийг мэхэлдэг. Тэр бол угаасаа юу лээ? Алуурчин анханасаа мэхлэгч хуурагч нэгэн байсан гэж Библи хэлдэг. Бурханд ойртох энэхүү харилцаанд тэр маш дургу. Сатан юу гэж итгэгчдийг мэхэлдэг вэ? За бид нар ийм түүний дуу хоолойг тийм бидний амьдралд бидний бодол санаанд өгдөг бодлоодыг бид нар мэдэх бах. Бидэнд ийм уруу татлага их ирдэг тийм. Бурхан чамд хайргүй штэ гэж заримдаа хэлдэг тийм. Бурхан чамд хайргүй. Үнэхээр хайртай мүү гэж. Тэгвэл яагаад энэ зүйлийг зөвшөөрөөд байгаа юм? Өөр сатан юу гэж итгэжтийг мэхэлж болох вэ? Чи гим нүглээ үргэлжлүүлээд амьдарч болно. Нэг асуудал биш. Энэ чинь тийм том зүйл биш штэ гэж. Эсвэл чиний гим нүгэл бол бүр уучлагдахын аргагүй нүгэл байна гэж. Магадгүй Бурханаас бүр таныг холдуулах гэж таны нүглийг бүр уучлагдшгүй нүгэл гэж сануулж бас болно гэсэн. Тэгэхээр энэ бүхэн бол дандаа сатаны, диаволын залмих, мэхлэл баг. Библийг уншиж Бурханы үннийг мэдхэд сатан хамгийн дургу баг. Би сүүлийн үед Библийг уншиж явах үедээ Есүс ариун сүнсийг нэг үгээр хэлэх дуртай байсныг би олж мэдсэн байна. Та нар ямар үг гэж болж ариун сүнсийг Есүс хэн гэж хэлэх дуртай байсан гэж бодож байна? Та нарт там үг байна уу? За би та нарт нэг жоохон бодох хугацаа. Есүс ариун сүнсийг хэн гэж дуудах дуртай байсан болоо гэж. За бид нар шинэ гэрээний загтуудыг унших юм бол элчнэр болоод янз янзаар хэлж байгаа шүү дээ. Дооцсон ба туслагч, параклетос, туслагч, өөрсдөө нэгэн бурхан одоо бидэнтэй хамт байж яг дэргэд минь алхаж туслуулахаар өгөгдсөн нэгэн гэх мэт. Гэтэл бид Есүсийн үгс дотроос бид ариун сүнсийг дуудсан тэр нэр өргөмжлөл дотор нь Есүс ариун сүнсийг үнний сүнс гэж хэлсэн байна. Үнний сүнс. Есүс ариун сүнсийг үнний сүнс гэж хэлэх дуртай байсан. Яагаад? Бурхны үнэн тунхаглагдж байгаа газар болгон Бурхны ариун сүнс ажиллаа хийж байгаа гэсэн. Амен. Бурхны үнэн байгаа газарт Бурхны ариун сүнсний ажил илүү хүчтэй хийгдэнэ гэсэн. Амен. Тэрнээс хүн тэмдэг гайхамшгуудыг бид илэрхийлснээр биш. Харин хаана Бурхны яг үнэн хэрэгжиж जैन хаан тунхаглагдж जैन тэр газарт ариун сүнсний ажил илүү хүчтэй хийгдэнэ гэсэн. Яагаад ариун сүнс бол үнний сүнс байна. Тэгэхээр үннийг таньж мэдэх нь мөнхийн аим юм а гэдээ Есүс хэлсэн байна.
Энэ Бурхан бидний амьдралаас хүсдэг зүйл. Тэр үннийг мэдээсэй, үнэн дотор алхаасай, амьдраасай, Бурхантай ойрхон алхаасай гэж. Энэ үнний мэдлэгт хүрэх нь маш чухал байна. Тэгвэл Бурхантай дотн байхаас саад болдог эдгээр зүйлсийг хэдүүлээ бид яаж даван туулж болох вэ? Гарах гарц нь юу вэ? Гарах гарц нь өнөөдөр маш амархан, маш энгийн нэг л зүйлийг эзний үг бидэнд сануулж байна. Яаков 4:8а юу гэж хэлсэн бэ? Бурханд ойрт. Тэгвэл Бурхан танд ойртох болно. Энэ бол гарцаа Бурханд ойртох. Бид ертөнцтэй найзлахаас, бардамнаж үлдэхээс, богч өтгөрийн дайралтыг эсэргүүцхийн тулд яах вэ? Энэ саадуудыг давахын тулд бид яах ёстой? Гарц нь Бурханд бид ойрхон, Бурхантай ойрхон алхах ёстой байна. Бурханд ойртох ёстой. Та бид зөвхөн хүссэн учраас, хичээсэн учраас өөрчлөлт бидний амьдралд ирдэггүй. Үгүй, хатунараа. Магадгүй тодорхой хэмжээнд баг зэрэг ирж болох юм. Гэхдээ жинхэнэ өөрчлөлт бид хүссэн учраас юм уу? Бид хичээсэн учраас тэр өөрчлөлт ирдэггүй. Харин Бурханы нэг хүслээр өөрчлөлт ирдэг байна. Бүх зүрхээрээ чин сэтгэлээрээ түүнийг эрен хаах үед, бид түүнд буулт хийх үед, түүнд бууж өгөх үед Бурханы нэг хүслээр энэ бидний амьдрал боломжтой болдог. Иеремия 29:13 дугаар ишлэлээр Иеремия элч бүхий зүрхээрээ эзнийг хайвал та олох болно гэж хэлсэн. Бүхий зүрхээрээ эзнийг хайвал олох болно гэж хэлсэн. Ойр дотн байдал нь цаг хугацаагаар хэмжигддэггүй ах トゥ нараа. Ойр дотн байдал бол цаг хугацаагаар хэмжигддэггүй. Бид цуглаанд яваад бид 20 жил, 30 жил, магадгүй би олон жил болсон, 10 жил болсон, би 5 жил болсон. Одоо би Бурхантай ойрхон болсон гэж хэлж чадахгүй гэсэн үг. Яагаад гэвэл энэ цаг хугацаагаар хэмжигдэхгүй гэсэн. Харин энэ бол итгэлцлээр шалгагддаг баг. Итгэлцэл. Христэд итгээд хэдэн жил болсноор дотн байдал ихсэхгүй. Харин энэ бол Бурхантай алхаж байгаа алхаа тэр итгэлцлэр хэмжигдэнэ гэсэн. Харин энэ нь итгэж хүний өдөр бүрийн дадал хэвшил бидний мөшгөх тэр зүйл байх ёстой юм ах та нар. Өдөр бүр бид Бурхантай ойр байхад цагийг гаргах ёстой, бид зориулах хэрэгтэй байна. Сүнслэг сахилга хотын тухай ярьж байна, дадал хэвшлийн тухай ярьж байна. Гэхдээ дадал хэвшил сүнслэг сахилга хотод яг дан ганцаараа байх нь юу ч биш. Харин үүний зорилго маш чухал гэдгийг би энд дахиад та нарт сануулж хэлхийг хүсэж байна. Зорилго нь чухал. Би яагаад энэ цагийг гаргаж байгаа вэ? Би зүгээр to-do list тийм үү? Зүгээр хийх ёстой зүйлсийнхаа би нэгийг хийж байгаа учраас окей болчлоо. Өнөөдөр би Библийг унших ёстой учраас уншчлаа. Залбирах ёстой учраас залбирсан биш. Харин үүнийг гаргаж байгаагийн зорилго маш чухал байна. Би Бурханыг мэдмээр байна. Би Бурхан илүү ойртмоор байна. Би Бурханыг сонсомоор байна. Миний эргэн тойронд дэндүү олон дуу чимээ тод чанга дуу чимээ сонсогдож байна. Харин би эзнийхээ дуу хоолойг сонсомоор байна. Би тэр бүх дуу хоолойг намсгаад би эзнийг сонсомоор байна. Миний амьдралд, миний гэр бүлийн амьдралд, миний үйлчлэлдэх Бурханы хүсэл юу вэ би мэдмээр байна гэж. Өөрөлд үүний зорилго нь маш чухал байна. Бид яагаад энэ цагийг гаргаж байгаа вэ? Үүний зорилго маш чухал байна. Бурханыг үнэхээр ойроос таньж мэдий гэсэн чин хүсэл. Бурханыг ойроос таньж мэдий гэсэн чин хүсэл тэр зорилгоос их зүйл шалтгаалдаг байна ахлаа. Бүгдээрээ хамтдаа хоёр хүний амьдралаас жишээ болж бүгдээрээ хамтдаа яг энэ Бурханд ойртох тухай, энэ бидний амьдралд ямар ашиг тус өгдөг талаар хоёр жишээн дээр бүгдээрээ хамтдаа ярилцъя. Эхнийх нь Есүс Христийн амьдрал. Бидний эзэн Есүс Христ зориудаар, зоригтойгоор Бурхантай ганцаархнаа байх цагийг маш их гаргадаг байсан. Яг зориудаар тийм үү? Аргагүй учраас биш. Зориудаар гаргадаг байсан. Ингэхдээ тэр шөнжөнгөө өдөржингөө тийм үү маш их үйлчлэл хийж ядарсан ч гэсэн өглөө нь эрт босоод хүмүүсээс зайдуу очоод дагалдагч нараасаа зайдуу очоод Бурханыг сонсохоор Бурханы өдөртөмжийг сонсохоор цаг гаргадаг байсан. Матай 14:23, Марк 1:35, Лук 4:42 дугаар ишлэлүүдийг та тэмдэглэж хөтөлж байгаа бол тэмдэглээд аваарай. Эзэн Есүс яг ганцаархнаа цагийг тусгаарлаж ясан талаар энд өгүүлсэн. Есүс хүмүүсийн төлөвлөгөө, зориг, хүслээр удирдуулаг байна. Харин Бурханы хүсэл, төлөвлөгөө, удирдамжийг Есүс эрен хайж байсан.
Тэгэхээр Бурхны хүүд ийм хэрэгцээ байсан бол бидэнд ийм хэрэгцээ байгаа юу? Бүр илүү байна тийм үү? Бурхны төгс төгөлдөр нэгэн хүүд Бурхныг сонсох, Бурхны удирдамжийг хайж байгаа тийм нандин цаг хэрэгтэй байсан бол сул дорой бидэн шиг хүмүүст энэ цаг бүр илүү хэрэгтэй байх нь байна. Амен. Тэгэхээр Бурхны өмнө ганцаараа ирэх үед юу болдог вэ? Ганцаараа байх ашиг тусдаг үл юу вэ? Бүгдээрээ Давидын амьдралаас жишээлээд бүгдээрээ үлгэр дуурайл авцгаая. Дуулал 27-гийн 4-р ишлэл бидний бас дуулаас унших дуртай нэг ишлэлүүдийн нэг байх гэж би бодож байна. Дуулал 27-гийн 4-р ишлэлээр Давид ингэж дуулсан байна. Эзнээс миний гуйсан эрэх ганцхан зүйл гэвэл эзний гоо сайхныг харж сүмдэн бясалган амьдралынхаа бүхий л өдрүүдэд эзний өргөөнд суух явдал юм аа гэж хэлсэн. Эзнээс би нэг л зүйлийг гуймаар байна гэж хэлж байна. Би нэг л зүйлийг эрэлхийлмээр байна гэж хэлж байна. Яагаад нөгөө бурханд ойртохдоо зоригтой байх тухай бид нар ярьсан тийм үү? Зориг нь чухал гэдгийг бид ярьсан тийм үү? Яагаад үүнийг хийж байгаа? Давид эзнийг хүсэмжилж байгаа. Эзнийг үнэхээр мэдмээр байна. Би бурханд ойртмоор байна гэж. Дуулыг бичсэн олон гайхалтай дуулаач нар эзний оршихуй руу, эзэнд дөхөн очих, эзэнд ойртон очихын тэр баяр жаргал, тэр аз завшааны тухай маш олонтой өгүүлсэн байна. Бид нар дуулал 84-ийг харах юм бол Бурхны сүмийн үүдэн дээр зогсож байгаа нэг хаалгач манаач хүний тухай. Тэр манаач Бурхны оршихуйд тийм үү хараацай шувуу хүртэл надаас илүү ойрхон очсон байна гэдэг. Тэд харуулж байгаа тухай. Өөрөөр хэлбэл тэнд атаархаж байгаа тухай бүлдэг. Бурхны оршихуйд би Бурхны оршихуйн өмнө тийм Бурхны өргөөнд би ойртон очимоор байна. Би хаалгач байсан ч хамаагүй, гадна босгон дээр нь ч байсан хамаагүй. Би эзний өргөөрөө ойртмоор байна гэж хэлж байна. Амен. Бурханд ойрхон амьдрна гэдэг бол аз завшаан ёроол юм ах тань. Амен. Олон хүмүүс энэ ёроолыг олон зүйлсээр орлуулж сольдог, өөрөөр хэлбэл үнэлдэггүй. Гэтэл Бурхны өмнө Бурхантай ойрхон алхах гэдэг бол өөрөө аз завшаан, өөрөө хувь тавилан, өөрөө ёроол байна. Бурхан руу ойртох юм бол би ёроогдно биш. Харин Бурханд ойрхон амьдрна гэдэг нь өөрөө ёроол байна. Амен уу. Амен. Давидын амьдрал, түүний амьдралд маш хэцүү хүнд үе тулгарсан. Давид амилагчуудтай тулалдах үед түүний хотыг амилагчууд эзлээд галдан шатаасан. Тэгээд нэг тулаанаас ирэх үед нь түүний эхнэр хүүхдүүдийг нь бүх хүмүүсийнхэнтэй хүүхэд эхнэрүүдийн бүгдийг нь олзлоо яваад гэсэн. Яг энэ түүх хаана гардаг вэ? 1-р Самуэлийн 30-р бүлэг дээр гардаг. Давидын өмнө маш хэцүү зүйл тулгарсан. Удирдагч хүний хувьд тийм үү? Түүний дагуулж ирсэн хүмүүс бүгдээрээ маш их гашуудаж уйлцгаасан. Бүр зогсож тэд нар бүр ямар тамир тэнхээгүй ботлоо уйлсан гэж Библиэр хэлсэн. Тэгээ юу болдог вэ? Давидын хүмүүс сэтгэл нь ихэд гашуудсанаас болоод Давидыг буруутгаж эхэлж байгаа. Тэр тулаанд Давидыг буруутгаж эхэлж. Тэгээд түүнийг алхаар хуйлдаж эхэлж. Давидтай одоо хэн ч хамт зогсохгүй болсон гэсэн. Давид ганцаархан болсон гэсэн. Харин 6-р ишлэл 1-р Самуэль 36-р ишлэлдэр нэгэн гайхалтай үг өгүүлбэр гарч байгаа. Давид маш их шаналж байсан гэж хэлсэн. Гэвч тэнд нэг өгүүлбэр байгаа. Та хараарай. 1-р Самуэль 36-д Давид өөрийн бурхан эзнэр өөрийгөө зоригжуулсан гэж хэлсэн. Амен. Давидыг зоригжуулах юм ч байгаа. Түүний хамгийн дотны хүмүүс нь түүнээс урвж түүнийг алхаад хуйлдаж ирсэн. Харин Давид эзний өмнө яасан бэ? Өөрийгөө эзэн дотор зоригжуулсан. Өөрөөр хэлбэл Давид эзэн рүү ойртсон байна. Ойртон очсон. Амен уу. Тэр эзэнд ойрт халахмыг хийсэн. Бурхантай ойрхон байхын эзний өмнө ганцаараа очих үед бидний амьдрал ирдэг нэг ашиг тусын нэг бол энэ байна. Өөрөөр хэлбэл Бурханаас хүч ирдэг. Бүгдээ намайг Бурханаас хүч ирдэг. Жил болгон Израильчууд Сион уулыг зорж Иерусалим руу мөргөлийн аялал гардаг. Бурхны алдрыг Бурхны тэр сүмийг Бурхны оршихуй байгаа. Бурхны тийм үү одоо оршихуй бэлэгдэг яг тэр газар руу хүмүүс дөхөн очих болгонд тэд баярлаж, догдолж
тэр ерөөлийн төлөө талархан магтан дуулж тэр алхааг хийдэг. Тэгээ Бурхны оршихур ойртох тусам тэд дуулуудыг дуулж тийм үү тэр дуулал дотор хүчээс хүч рүү алдраас алдар руу бид тань руу ойртож байна гэж бид дуулдаг байна. Амен. Бурхны оршихуйд Бурханд ойртон очиход бидний амьдралд ирдэг нэг том ашиг тус бенефит юу вэ гэвэл Бурханаас хүч ирдэг байх нахтан. Давидын амьдралд яг энэ зүйл ирсэн. Давидын амьдрал нурсан. Ямар ч итгэл найдваргүй болсон. Тэр эхнэр хүүхдүүд тэр бүх зүйлээ алдсан. Тэр цэрэг айран магттай бүгд түүний эсрэг болсон. Харин Давид эзний өмнө өөрөөгөө зоригжуулсан гэж. Бурханаас хүч ирсэн. Эзэн дотор бид хүчрхэгждэг байх. Та эзэн дотор шинжлэгдэж хүчрхэгжмээр байна уу? Та эзэн дотор хүчтэй болмоор байна уу? Та эзний өмнө ганцаараа байхын цагийг тусгаарлах ёстой. Амен. Энэ нэг нууц баг. Эзэн Есүс яг энэ цагийг гаргадаг байсан. Мөн Давидын амьдралаас бид дахиад хоёр дахь нэг ашиг тусыг харах боломжтой. Өөрөөр хэлбэл яг энэ түүхээс бид нар харж байна. 1-р Самуэлийн 30-ын 8-аас 9-р ишлэлдэр Давид эзний өмнө очиод эзнийг хайж эхлэх үед түүнээс лавлан асуух үед түүнд юу ирсэн бэ гэвэл Бурханаас удирдамж чиглүүлэг ирсэн. Бүгдээрээ намайг дагаад Бурханаас удирдамж чиглүүлэг ирдэг гэж. Давидын амьдрал гацаанд орсон байсан тийм. Давидын амьдралд ямар ч гарц харагдахгүй байсан. Найдвар харагдахгүй байсан. Гэхдээ Бурхан түүнд хүчийг өгсөн. Бас Бурхан түүнд яасан бэ гэвэл удирдамж чиглүүлгийг өгсөн. 8-аас 9-р ишлэлдэр эзэн түүнд зааврыг өгсөн. Одоо чи дайснуудынхаа араас яв. Би тэднийг чиний гарт өгөөлнө. Чи бүү шантар чи тэдийг дийлнэ. Чи өөрийнхөө гэр бүлийг буцааж авна гэж Бурханаас удирдамж ирсэн ба. Nike гэдэг нэг брэнд байдаг тийм үү? За олон залуучууд өмсөж хэрэглэх дуртай. Энэ брэндийн нэг ураа байдаг. Мото. Юу вэ? Nike-гийн ураа. Just do it. Зүгээр л хийлдэ гэж тийм үү? Өөрөөр зүгээр л хий гэж. Харин эзний хүмүүсийн хувьд бид нар яг энэ урааг бид нар ураагаа болгож болохгүй байх юм шүү дээ. Зүгээр л хийгээд иж бас болохгүй байх юм. Өөрөөр хэлбэл бид яах вэ? Бид Бурханаас асуудаг хүмүүс, бид Бурхантай хүмүүс, бид лавлдаг хүмүүс, бид удирдамжийг асуух хэрэгтэй. Амен. Зүгээр л файт хийгээд иж болохгүй байх юм шүү дээ. Зүгээр л Давид уурандаа гараад шууд Амалекчүүдийн араас хөрсөн бол юу ч болох байсан юм билээ, тийм үү? Гэтэл Давид эзний өмнө очихыг сонгосон. Тэгээд эзнээс асуусан ба. Би яах вэ эзэн минь? Одоо надад туслаач. Би яах ёстой? Би хөөх ёстой, үлдэх ёстой, буцах ёстой юу? Харин удирдамж чиглүүлэг эзнээс ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр зүгээр л шууд битгий үйл тахтай өнөр. Харин Бурханаас асуу. Бурханаас баталгаажвал. Тэгээд үйлд. Бурхан удирдамж чиглүүлгийг өгдөг. Бурхан боломжгүй зүйлийг тэр бидний амьдралд хийж чадна, авчирч чадна. Тэр бол Бурхан. Тэр бол агуунаа юм. Бид бол биш. Бид амьдралын төв биш, харин тэр бол бидний амьдралын төв. Бид байгаа учраас Бурхан байгаа биш. Бурхан байгаа учраас бид оршин байна. Бид амьд байгаа нь Бурханы нэгүслийг хэмэх тань. Амен. Тэр Бурхан зөвшөөрөг бол бид өнөөдөр энд суухгүй байсан байж магадгүй. Энэ бол өнөөдөр та бид Бурханы өмнө ойртон ирэх аз завшаан та хүмүүс. Ерөөгсөн хүмүүс байна. Амен. Хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргах хүч зориг эзний өмнө түүний өмнө очиход л түүнээс ирдэг байна. Би номлолынхаа төгсгөлд таагуудыг дахиад уриалмаар байна. Тэгээ би номлолын төгсгөл хэсэгт ирж байна. Заримдаа итгэлийн амьдралдаа Христийг дагах амьдралдаа бид ингэж асуудаг. Үүнээс илүү зүйл байх ёстой гэж. Та ингэж бодож байсан үе бий юу таны амьдралд? Үүнээс илүү зүйл байх ёстой. Бурхан минь үүнээс илүү зүйл байх ёстой шүү дээ гэж. Цуглааны олон үйлчлэлүүд, цуглааны олон ажлууд, эзний төлөө хийдэг олон үйлчлэлүүдээс илүү зүйл байх ёстой гэж. Залбирлын цуглаанаас илүү зүйл байх ёстой. Библи судлаас бүр илүү зүйл байх ёстой. Эсийн бүлэг, жижиг бүлэг, цугларалтуудаас илүү чухал зүйл байх ёстой биш үү гэж.
Юу гэдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ үүнээс илүү зүйл байх ёстой гэж та бодож байсан. Би олон удаа ингэж бодож байсан. Конференц, семинаруудаас ч илүү зүйл байх ёстой гэж. Тийм ээ. Энэ бүхнээс илүү зүйл байдаг ах トゥ нараа байх ёстой. Та бидний сүнс гүн гүнзгий зүйлээр үлсэж, цангаж, хүсэмжилж байдаг. Гүн гүнзгий зүйлээр. Би гүн зүйлсийг харах дуртай. Гүн хөх огторгойг, гүн зах хязгааргүй том тэнгис далайг, гүнзгий зүйлсийг, асар том уулсыг харах дуртай. Бидний сүнс гүн гүнзгий зүйлсээр үлсэж, цангаж байдаг ах トゥ нар. Бидний амьдралыг хувьсхан өөрчилдөг, дүүргдэг тийм агуу зүйлсээр бидний сүнс үлсэж цангаж байдаг. Бид сүнсэндээ дотор хүнийхээ гүний гүнд Бурханаар үлсэж цангаж байгаа юм ах トゥ. Бидний сүнс Бурхантай дотн харилцаагаар, тэр хайрын харилцаагаар үлсэж цангаж байдаг. Тэр гаднах бүх бүтцээс илүү дотоод гүнзгий тэр бүтц. Бидний бүрдүүлдэг тэр гүн зүйлс дотор Бурханы гүн ажил хийдэг. Амен. Хүмүүс заримдаа асуудаг, пастор Бурхан хаана байт юм бэ гэж. Бурхан дээр байгаа мó, хажууд байгаа мó, хаана байгаа юм бэ? Харин би юу гэж хэлдэг вэ? Миний хэлэх дуртай Бурхан дотор байдаг штэ гэж. Амен. Бурхан бидэнтэй хамт тийм ойрхон байдаг. Хэрвээ бид түүнийг хайвал бид олно гэж Иеремия хэлсэн. Амен. Дахиад дуулын 27-гийн 4-ийг би та нарт дахиж уншиж өгье. Та нар одоо энэ ишлэлийг Давидын амьдралын хам сэдв дотор нь жоохон бодож үзээрэй. Давид энэ ишлэлийг тийм үү хаан болсныхоо дараа хааны ордонд сууж байгаа гой бясалгаал тийм үү маш тансаг амьдрал дотроос энэ ишлэлийг би бичсэн гэж би бодохгүй байна. Харин яг энэ үе бол Давидын амьдралын хамгийн бараан, хамгийн найдваргүй гарцгүй тэнвчилж явсан. Өөрөөр дайн тулаантай зүхтаж явсан тэр үедээ Давид эзнийг юу гэж дуулж байгаа вэ гэхээр өөрөөр дуулал номны эхний номонд хариалдаг энэ номнууд бол Давидын амьдралын яг тэр эхний он жилүүтэй хамаатай гэж би боддог баг. Өөрөөр дуулал ном 5 номноос бүтдэг ном тийм. Тэгвэл энэ эхний 5 ном дотор байгаа гарч байгаа шүү дээ. Тэгэхээр Давид эхний энэ номнууд дотор юу гэж Бурханыг хэлж байгаа? Та бол миний гэрэл, та бол миний бамбай, та бол миний авралын хад. Би унтсан ч гэсэн тийм үү би сайхан нойртой би гүнзгий унтаад босч ирдэг гэж Давид дуусан байд. Яагаад Давид зугтчих таа гэж хэлсэн байдаг шин. Бурхантай ойр байхын ерөөл бол энэ байна. Амен. Нөхцөл байдал бидний эргэн тойронд юу болж исэн тэр бүхэн биш. Бид эзэнд ойрхон байвал бид тэр бүх саадыг даваад гарч чадна гэсэн. Амен уу? Амен. Дуулал 27-гийн 4-дээр би эрен хайх ёстой нэг л зүйлийг эзнээс гуйсан. Энэ нь эзний гой сайхныг харж түүний сүмд бясалгахын тулд би насан туршдаа эзний өргөөнд суухыг гуйж байна гэж хэлсэн. Амен. Өдөр хамтаа суудлаасаа бас яах вэ? Эзний үг танд хэлэгдлээ. Мөхөс дорой